Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун өршөөнгүй бидний Бурхан амен. Энэ гимнүгэл ихтэй ертөнцид жинхэнэ аз жаргал, жинхэнэ найдварыг мэдгүй амьдарч байхад маань, энэ ертөнцийн хин осон зүйлийг дагаад амьдарч байхад маань мөн Бурхан таны өмнө очиод шүүгдээд там руу орохоос аргагүй байхад маань Бурхан та биднийг төрүүлж хайрлаж, төрүүлж биднийг мэдэж Бурханы цорын ганц хүү Христийг энэ дэлхий рүү явуулж бидний амсах ёстой байсан хараал шийтгэлийг эзэн Есүс өмнөөс мань амсаж, эзэн Есүс загалмай дээр урсгасан үнэтэй утсаараа бидний нүгэл хэлэнцгийг мөнхөд уучлж өршөөж дахин шүүлт хараал шийтгэлийг авах шаардлага болгосон билээ. Энэ агуу хайр нэгүсэл тань чин сэтгэлээсээ талархаж Бурхан танд алдар магтаалыг өргөж байна. Энэ цаг мөчид эзэн таны үнэтэй утсаар аврагдсан бид бүхэн эзэн таны өмнө хамтдаа зүглаад Бурхан таны агуу нэгүсэл ба хайрыг магтан дуулж эзэн таныхаа үнээс урж эзэн тантайгаа хамт байдаг ариун сүрэг дотроо нөхөрлж угаад талархаж байна. Энэ цагт эзэн таныг бидний дунд хамтайгаа гэдэгт итгэж байна. Та хүн тус бүрийг ажиглан харж өөрийнхөө өршөөнгүй энэргүй мутраар биднийг түшин тулж өгнө. Энэ дэлхийн ертөнцийн гэм нүгэл өдрөөс өдөр дүүрч энэ газар дэлхий дээр сүүлчийн удаа бох Бурхан таны хараал шийтгэл өөр хилэн тун ойрхон иржигсэн байгаа гэдгийг бид бүхэн маш сайн мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ бид бүхэн Бурхан таны хүслийг дагахгүй үе өөрсдийнхөө хүслийг, өөрсдийнхөө дур хүслийг дагаад амьдрах үед олон байдаг үлээ. Тэр ойлгон та биднийг ариун сүнсээрээ түшин тулж, ариун сүнсээрээ босгож, Бурхан таны хүүхдийн хувьд ичиг зүйлгүй амьдрч чадахад туслаарай. Өөрсдийнхөө үлдсэн амьдралыг зөвхөн Бурхан таны хүсэл, Бурхан таньраа адрын төлөө зориулж чадахад та биднийг удирдан захирч өгнө. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа манай чуулганы ахын дүүс хэцүү хүнд нөхцөл байдал донд итгэлээс ахин итгэлээр амьдарч байгаа үлээ. Эзэн минь та тэр дунд хамт байж үг ба ариун сүнсний мэрэгэн ухаанаар дүүргэж энэ төгсгөлийн үед эзэн таны сайн мэдээг илүү хүчтэйгээр тунхаглаж төрж бодолж байгаа олон сүнснүүдийг эзэн таны тээвэрлүү эргүүлэн авчрах ажлыг бүрэн гүйцэтгэж чадхад туслаарай. Цаг уйлган та бид хүнд хэрэгтэй үгийг өгч бидний явах ёстой замыг зааж өгдөг эзэн минь. Энэ цаг мөчиж гисэн эзэн та өөрийнхөө хүсэж байгаа хүслийг бид хүнд ичлэн харуулж би таны хүслийг мэдэж аваад таны ариун хүсэл дотор таны алдар суугийн төлөө амьдарч чадхад та биднийг удирдан биднийг чиглүүлж өгнө. Бидний эзэн Есүсийн нэрээр гун залбирлаа. Амен. Магтнооны багаас магтандаа дуулж өгнө.
Хамтдаа үгнээс хайцгаая. Луг 12 дугаар бүлэг. Луг 12-ийн 13-аас 21 хүртэл би уншаад өгье. Луг 12-ийн 13-аас 21 хүртэл. Хурсан олны дотроос нэгэн хүн түүнд багшаа надтай гэр бүлийнхээ өвийг хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд харин тэр хүн гай хэн чин намайг та нарын шүүгч хуваагчаар томилжохдаг билээ гэв. Тэгээд тэр тэдэнд аливаа шунлаас өөрсдийгөө хамгаал болгоомжил хэн нэгний хөрөнгийнх нь элбэг дэлбэгээс хамаардаггүй юм гэв. Тэр тэдэнд сургаал зөвлөлөөр ингэж ярьлаа. Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн урагцаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ гэж эргэцүүлээд би ингийн амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би өөртөө бие минь чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, эд зугаац гэж хэлэндэ гэсэнд харин бурхан түүнд мунхаг яг энэ шүн амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ гэж айлджээ. Өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг хүний ийм байдаг бөгөөд тэрээр бурханд үл бэлхдэг болоо гэв. Өнөөдөр бүгдээ энэ үгээр дамжуулан мунхаг баян гэдэг сэдвээр үгнээс сурцгаая. Энэ үгийг харах юм бол Есүс Израилийн газар нутгаар явангаа үгийг тунхаглаж сайн мэдээг тарааж авах үед олон хүмүүсийн дундаас нэг хүн Есүс дээр хурж ирээд багшаа би ахтайгаа хөрөнгөө хувааж аммаар байна. Эд баялагийг маань та нэг тэнцвэг хуваад өгөөч гэж хэлсэн байна. Магадгүй энэ хүний аав нь өөд ус юм шиг байна. Аавынхаа нүд хүүхдүүдэд хөрөнгөө тэнцвэгэн хуваарлаж амжилгүй нас орсон юм шиг байна. Тийм учраас эцгийнхаа эд хөрөнгнөөс болоод ах 2 хоорондоо маргаантай байсан юм шиг байна. Хичнээн учрыг нь тайлбарлаж хэлсэн ч ах нь шуналтай болохоор өөртөө эхийг авах гээд за дүүнээс тэнцвэг авах гээд аль нь бууж өгөхгүй хоёлоо маргаантай байсан учраас Есүстэй ирж уулзсан байна. Багшаа ахад маань та нэг тушаагаад өгөөч ээ. Эцгийнхээ хөрөнгийг тэнцвүүхэн хуваарлаа гэж хэлээд өгөөч ээ гэсэн байна. Энэ хөрөнгөний эд хөрөнгөний асуудлаас болоод ах дүүс гэр бүлийн гишүүд тэмцэлдэж маргалдах нь дээрүүдч байсан одоо ч гэсэн адилхан байгаа. За миний мэдхээр нэг айлд ийм үйл явдал болж байсан. Уул нь бол ээж аав нь амьд байгаа юм. Ээж аавд нь тийм их хэмжээний хөрөнгө байхгүй. Тэгсэн чинь өөр хүүхдүүд нь ээж аавынхаа дэргэд яг нүүрэн дээр нь хоорондоо эд хөрөнгийг нь булаацалж байгааг би харсан. Уул нь бол тэр хөрөнгө мөнгө төрөг юу ч биш шүү дээ. Энэ том группүүдийн захирлын хүүхдүүд эд хөрөнгөө хоорондоо булаацалдаал, хоорондоо мууцалдаал, ах дүү нар ингээл бүр эв түнжингүү бол салж хагцдаг.
Ийм үйл явдлууд маш олон болдог. Есүсийн 12 савийн нэгээр дуудагдж Есүстэй хамт 3 жил хагасын дурсаж явсан Искариотын Юдас мөнгөнд их хайртай байсан. Хожим маань өөрийнхөө эзний 30 мөнгөн заасаар зардаг. Бузар сүнс тэр үний дотор ороод ажиллаж агаад диавол гараа явсан чинь Юдас тэр үед гин тухай ороод яна би чинь юу хийж вэ гэд өөрийгөө их буруутгаад 30 мөнгөн зоосыг нь буцаагаад авчиж өгөнгүү дээ. Би гим зэмгүй цуснаас уруснараа нүгэл үлдлээ гэхэд өнөө хүмүүс нь бидэнд хамаагүй гэд өөрөө мэдгсэн тэр үед нь Искариотын Юдас өнөөх 30 мөнгөн зоосоо чулуудаад өөрийгөө буруутгаж өөрийгөө зэмснээсээ болоод амиа игүтгсэн. Юдагийн хувьд бол Есүсийг зараагүй шүү дээ. Есүс бол Юдас шиг хүнд зарагдах нэгэн биш. Харин Искариотын Юдасын хувьд бол 30 мөнгөн зоосоор өөрийнхөө сүнсийг зарсан. Харин Есүсийн хувьд бол бичигдсэн дагуу л өгсөн. Бичигдсэн үгийн дагуу дахин амьдсан. Библиэлд бичигдсэн үгийн дагуу Бурхан ав руу дахиад очисон. Харин хүний хүүг зарсан тэр хүн золгүй ээ. Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан. Төрөөгүй байсан бол ядаж л там руу явахгүй байх байсан гэсэн. Юдасыг хүн ганцхан л байгаа лу? Юда ганцаараа л гисэн бол тийм хүмүүс маш олон байсан. Одоо ч гэсэн олон байна. Энэ дэлхийн ертөнцийн эд хөрөнгөнд сэтгэл санаагаа алчсан, яавал их мөнгөтэй болох уу, яавал их мөнгө цуглуулах уу гэж баян толгойгоо ажилуулаад янз бүрийн арга хэрэглээл ловер хийгээл яаж иж байгаа л сайхан амьдрий гэж оролдож байгаа. За ийм бодолтой, ийм хандлагатай хүмүүс үнэхээр олон байна. Тийм учраас хүмүүс энэ мөнгнөөс болж өөрийнхөө сүнсийг худалдаж байна. Есүс ингэж хэлсэн. Есүс өнөөх хүнд ингэж хэлсэн. Хүн гай хин чин намайг та нарын шүүгч өв хуваагчаар томилчихдаг үлээ гэсэн. За ер нь бол бид бүхний харж байгаагаар ийм эд хөрөнгө, өмч хөрөнгөө хуваарлах асуудал одоо ч байна, хойшиж гисэн байна. Тийм учраас Есүс тэр үед уул нь үүнтэй холбоотой үг айлжчихсан бол тэр үг одоо ч гэсэн хэрэгжээд уул нь тушаал болчих байсан шүү дээ. За тэр үед Есүс за ах нь арай их авах хэрэгтэй, дүүн арай багыг авах хэрэгтэй гэж хэлчихсэн байсан бол ийм одоо соёл, ийм уламжлалт тогтоод үүний дагуу өнөөдөр хүртэл явж болох байсан. Гэхдээ эзэн тэр үед юм хэлээгүй, юу ч дуураагүй, түүнтэй холбоотой талаар тайлбар өгөөгүй. Есүс тэр үед би өв хуваагчаар ирээгүй. Би хүний шунал хүслийг хангах гэж ирээгүй гэсэн. Зарим хүмүүс Есүсийг ингэж ойлгоод байдаг. Есүс энэ дэлхий дээр ямар нэгэн нийгмийн хөдөлгөөн явуулах гэж эсвэл одоо ядуу зүдүү амьдралтай хүмүүсийн асуудлыг шийдэх гэж ядуу зүдүү амьдралтай хүмүүст тулгамдаад байгаа асуудлыг нэг зохицуулж өгөх гэж ирсэн гэж ойлгоод байдаг. Есүс тийм зорилгоор, тийм хүсэлтэйгээр ирээгүй. Есүс ингэж хэлсэн. Шунлын аливаа хэлбэрийг цээрлээ. Хүн болгоны сэтгэл зүрхэн дотор шунал байдаг. Тэр шунлыг өөрөөсөө хүн зайлуул гэсэн. Хүний энэ дэлхий дээр амьдарч байгаа зорилго бол
тухайн хүний өмч хөрөнгөний төлөө биш ээ, өмч хөрөнгөний төлөө хүн амьдраагүй гэсэн. Энэ ертөнцийн хүмүүсийг хараад байвал одоо ч гэсэн зөвхөн мөнгө олохын төлөө. Ганц энэ махбодол сайхан байх гэж, сайхныг идүүлэх гэж, таатай байх гэж л одоо амьдрч байгаа. Энэ бүр амьдралынхаа зорилго болчихсон. Амьдралын жинхэнэ үнц нь, хүний амьдралын найдвар, амьдралын зорилго, ийм зүйлүүдийг огт бодохгүй. Ерөөсөө л яавал сайхныг идэж ууж сайхан амьдрах уу гэсэн бодолтой болчихсон. Өмч хөрөнгөтэй хүмүүс нь илүү их өмч хөрөнгөтэй болох гол шуналтаж байна. Шунал нь бүр үхэн үхтэл нь дуустдаггүй, төгсгөлгүй байдаг. За би нэг жижигхэн дэлгүүр ажиллаулдаг эгчэд ингэж хэлсэн. За эгчээ та Есүст итгээд аврагдах хэрэгтэй. Өөрийнхөө сүнсний асуудлыг та нэг бодолцох хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эгч юу вэ? Яаж одоо амьдралаа залгуулъя гэж яах чинь юун сүнс, юун деважин, юун там надад тэрийг бодох сөхөө алгаа гэсэн. Би энэ дэлгүүрийг түрээсэлж ажиллаулдаг. Банк би түрээс төлдөг. Би их завгүй байдаг. За тэгээд би ер нь явандаа мөнгө хурааж агаад өөрийн гэсэн дэлгүүртэй болно. Өөрийн гэсэн бүр том барилга байгууламжтай болно. Энэ бол миний амьдралын зорилго гэж хэлж байсан. Ядуу хүмүүсийн хувьд өөрийнхөө ядуу амьдралдаа таарсан шунал хүсэлтэй. Яавал илүү сайхан амьдрах уу? Яавал амьдралаа дээрдүүлэх үү гэсэн бодолтой байдаг. Нэг барилгатай хүн 2 барилгатай болчих, 2 барилгатай хүн 10 барилгатай болчих гэж хүсдэг. Хүний энэ шуналт хэмжээ хязгаар гэж байхгүй. Тийм учраас Есүс шунлын бүх хэлбэрийг хөөн зайлуулаа гэсэн. Тэгэхээр хүний энэ амьнаас өөрийнх нь өмч хөрөнгнөөс хамаардаггүй маа гэж хэлсэн. Есүс энэ үед зүйрлэж хэлсэн. За нэг баян хүн байсан. За тухайн үед л одоогийн шиг бизнес интервал хийдэггүйсэн шүү дээ. Тухайн баячууд бол газар тариалан эрхэлдэгсэн ч юу эсвэл одоо үхэр малтай л одоо байхыг баян гэж үздэг байсан. За нэг баян хүн нэг жил одоо маш их ургац аваад өмнөх одоо тэр ургацуудаа хадгалах гад өмнөх агуулгуудаа бүгдийг нь буулгаж агаад бүр том агуулгууд бариад бүх ургацаа бүх буудаага хураасан гэсэн. За тэгээ зогсохгүй. Миний сүнс минь ээ, би олон хоногийн туршид идэж уух хүнс цуглуулчихсан. Тийм учраас аз жаргалтай, тайван идэж ууж сайхан амьдрья гэсэн. Андуурсан багц. Сүнстэй гэдгээр нь мэдж байгаа юм болов уу, үгүй юм болов уу? За миний сүнсээ би олон өдрийн туршид идэж уух хүнсээ цуглуулчихсан. Тийм учраас идэж уугаад тайван амгалан сайхан амьдрья гэсэн. Хүний сүнс тийм юм идэж ууж амьдрт юм уу? Сүнс юу болохыг ч мэдэхгүй байгач. Харин бурхан ингэж хэлсэн. Мунхагч. Мунхаг хүн зүрхэндээ бурхан байдаггүй гэсэн те. Мунхаг хүн амьдралын зорилго, амьдралын үнц нь, амьдралын итгэл найдвар юу болохыг мэдэхгүй. Зөвхөн энэ махбодол яаж сайхан амьдрах уу гэж л боддог. Дуулал 49-ийн 20-ыг харуул. Үн хүндтэй ч үл ухаарах хүмүүс бол үхэж мөхөг адгуустай адилаа гэсэн. Хүн сүнс байдаг учраас хүний энэ сүнс бурхнаар хангалуун байдаг. Бурхны өгдөг мөнхийн ам болон деважин итгэл найдварыг өөрийн болгож байж сүнс өөрөө аз жаргалтай байдаг. Гэхдээ энэ баяны хувьд бол өөрт нь сүнс байгаа үгүй гэдгийг мэдэхгүй ээжээч. Миний сүнсээ би олон өдрийн туршид хэрэглэх
хоол хүнс цуглуулсан, 50 амгалан идэж ууя. Өөрийгөө зугаацуулъя гэсэн. Үнэхээр мунхаг бааз. Бурхан тэр мунхаг хүнд ингэж хэлсэн. Энэ шүн амийг чинь би чамаас нэхвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ? Бурхан тэр шөнө өөрийнх нь амийг сүнсийг хурааж чадна шүү дээ. Номлогч Юус 12:7-г харуул. Би энэ урд байсан газар шороондоо буцаж ам амьсхаа үнийг өгсөн бурхандаа буцах хажаа гэсэн. Энэ бие махбодыг шороогоор бүтээсэн учраас үгсийнхаа дараа буцаад шороонд орно. Харин энэ ам амьсгалыг бурхан өгсөн учраас бурхан руугаа буцахаас өмнө сайн бодох хэрэгтэй, сайн санах хэрэгтэй. Өгөхөөс өмнө бурханыг ирж хагаад бурхантай зөв харилцаа тогтоох нь зорилго. Номлогч Юус 3:21 харах юм бол хүний ам амьсгаа дээш гарч адгуусны ам амьсгаа газар руу уруутахыг хэн мэдэж байгаа юм бэ гэсэн. Хүн өгөх юм бол хүний энэ сүнс дээшээ буюу бурхан руу очдог. Йов 19:26 дээр арьс минь устгагдсан хойч би махбодороо бурханыг харах болоо гэсэн. Хүний бие махбод өгөх юм бол сүнс нь тэр үеийн дотор хойштой байх боломжгүй учраас биесээ гарна. Биесээ гараад явах уу бурхантай уулзнаа. Бурхан байхгүй гэж ярьдаг хүмүүс үртэл бурхантай уулзна. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн хийх ёстой хамгийн чухал зүйл бол бурханыг мэдэж аваад бурхантай зөв харилцааг тогтоох ёстой. Амос 4:12-ыг харах юм бол бурхантайгаа уулзахад бэлтгэх тун гэсэн. Бурхантайгаа уулзах бэлтгэлээ хийх нь хүний энэ дэлхий дээр амьдарч байгаа хугацаанд хийх хамгийн чухал даалгавар юм аа. Харин энэ баяны үед бурханыг ч мэдэхгүй юм шиг байна. Бас сүнсийг ч мэдэхгүй юм шиг байна. Зөвхөн идэж ууж өөрийгөө зугаацуулъя гэсэн бодолтой байсан. Бурхан тэр мунхаг баянд мунхаг чи энэ шүн амийг чинь би чамаас нэхнэ гэсэн. Бурхан энэ сүнсийг өгсөн учраас бурхан өөрөө буцаагаад авч чадна. Сургаалт үгс 27-гийн 1-ийг харах юм бол маргаашаар бүүс харахаа. Хүмүүс хойштой амьдралаа яаж сайхан болгох уу, хойштой яаж сайн сайхан амьдрах уу гэж боддог. Гэхдээ маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Яков 4:14-ийг харвал хүн амьдралаа 1 жилээр нь 10 жилээр нь төлөвлөдөг. Гэхдээ Яков 4:14-ийг харвал амчин маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээ дараа нь арилах өөр манан шүү дээ гэсэн. Бидний энэ ам нас бол салхилах юм бол арилдаг манантай адилхан. Ийм сул дээр хүн хэдэн 100 жил, хэдэн мянган жил амьдрах юм шиг амьдралаа төлөвлөдөг. Шал хэрэггүй найдварыг тэгээд амьдраад байдаг. Яг үүндээ нэг өдрийн дотор юу ч болж магадгүй шүү дээ. Хүн юу болохыг мэдэхгүй. Өнөө шин амийг минь надаас нэхвэл. Өнөө шин амийг чинь чамаас нэхвэл чиний бэлтгэснийг за мэдлэгийг бэлдсэн байж болно. Нэр төр хураа цуглуулсан байж болно. Эрх мэдэл хураа цуглуулсан байж болно. Мөнгө төрөг цуглуулсан байж болно. Гэхдээ амийг чинь аваа явуучих юм бол тэр хэнийх болох вэ? Чиний хэвээрээ байх уу үгүй вэ? Хин нэгнийх болно. Samsung Group-ийн Lee Kyung-hee гэдэг захирал өгөхөөс өмнө ингэж хэлсэн байдаг. Сондор гарсан байсан. Нам өгөх юм бол миний амьдарч байсан ор тарш хэнийх болох болоо. Миний энэ тансаг машины дэлхүүрийг хэн авах болоо. Энэгээр ер нь юу их болоо. Юу болох бол яах бол гээл ийм үг хэлсэн байсан. Хичнээн баян байсан ч хэдэн 100 жил, хэдэн мянган жил амьдрахгүй штэ. Адилхан л өхнө. За өгснийхэн дараа яах вэ? Тэр үнний хураа цуглуулсан бэлдсэн зүйл өөрийнх нь хэвээрээ байх уу? Үгүй штэ. Хэнийх ч болж магадгүй. Уулын тэгжээхээ оронд бурхантай уулзах бэлтгэлээ хийж гисэн бол хамаагүй дээр хойсон. За одоо ч олон хүмүүсийг харах юм бол боддоор баян амьдарч байгаа хүн байна. Бас хойштой баян болъё гэд хүсэл мөрөөдөлтэйгээд амьдарч байгаа хүмүүс байна. За гэхдээ энэ дунд
Ийм хүмүүс нь мунхаг баян бас байж магадгүй. За тэгвэл би гэдэг хүн өөрөө бурхны өмнө мунхаг баян шиг амьдарч байгаа юм биш үү гэж өнөөдрийг бодонгоо сонсорой гэж хүсэж байна. Шунлын бүхэл хэлбэрийг цээрлээ гэсэн. Шуналтад байгаа хүн хизээч жинхэнэ сэтгэл ханамжийг мэдэрч чадахгүй. Тэр хүн үхэн өгтлээ эцэг хүртэл тэмцэлтэй байдаг. Өөртөөхөө тэмцэн, эргэн тойрныхаа хүмүүстэй тэмцэн, гэр бүлийнхэнтэйгээ тэмцэж, маргалдаж муудалцсан. Яаков 1:15 дээр тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг, нүгэл нь боловсроод үхлийг гаргадаг. Таамаг сайн мэдж байгаа үстэй. Энэ нүгэл явсаар хагаад хүний үхэлд хүргэдэг. Энэ үхэл нь дан ганц бие махбодын үхэл биш. Үхлийн дараах хоёр дахь үхэл буюу галтнуурыг хэлж байгаа. 1-р Тимот 6:7 дээр учир нь бид ертөнцид юу ч авчраагүй, мөн юу ч авч явж чадахгүй. Тийм биз дээ? Бид нэр эрэхтэй хоосон гартаа ирсэн, явахтаа ч хоосон гартаа буцсан. Хоо ойсон ирээд хоо ойсон буцтойг харваа. Тийм учраас шал хэрэггүй юм шуналтаад байх хэрэг байхгүй. Хоол хүнс, хувц сунар байвал эдгээрээр сэтгэл хангалуун бай гэсэн. Танд өнөөдөр идэх хоол, өмсөх хувц байгаа бол сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Стив Джобсын хэлсэн үгийг би заримдаа семинараар хэрэгэлдэг те. Тэр хүн бол үнэнхээр амжилтанд хүрсэн хүн, амжилтын оргилд хүрсэн хүн. Apple Group-ыг үүсгэн байгуулсан үнэнхээр мундаг хүн байсан. Гэхдээ нойр булчирхаан хор тавдар тусаад өөд болсон. Стэнфордын их сургуулийн төгсөлтийн баяр дээр энэ хүн илтгэл тавьсан. За, нойр булчирхаан хагалгаанд орсныхаа дараа өөрийгөө нь удаан наслахгүй гэдгээ мэдээд нэг илтгэл тавьсан. Хүмүүсээ бид нэр өөрсдөө тун удахгүй үхнэ гэдгээ байн бодвол энэ бол чинь таныг маш чухал шийдвэр гаргахад их тусалнаа гэж хэлсэн байна. За, үүний дараа үхэхийнхаа өмнө секонд байхдаа ингэж хэлсэн. Би баян болж чадсан. Гэхдээ би зөвхөн мөнгөний төлөө, мөнгө олохын төлөө байн хичээн зүтгэсэн. Одоо ингэж бодоод байхад би үнэхээр мунхаг байжээ. Би үнэхээр тэнэг амьдарчээ. Та хүн Naver руу ороод, Google руу ороод миний бичсэн, миний хэлж байгаа үгийг нэг хайгаад үзээрэй. Яг тэр чигтээ гарч ирнэ. Тэгэхээр эд баялаг хурааж ахаа орно би энийг хийдэг байжтэй гэд ямар ч нэг юм ухаарсан юм шиг байгаа. За тэр хүн яг юу ухаарсан бэ гэдгийг тодорхой гараагүй ч ямар ч байсан тэр хүн мөнгө төргнөөс илүү хамаагүй илүү үн цэнтэй зүйлийг ухаарсан юм шиг байгаа. Тэр асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэр бол мэдээж асуудал, сүнсний асуудал. Номдогч ус 5:15-ыг харвал хүн эхийн хөвлөгөөс нүцгэн ирээд ирсэн шиг нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй арилга аж. Энийн ч хоосон. Тийм биз дээ? Бидний хорвоо дээр нүцгэн ирсэн. За дээр үе хүмүүс ингэж ярьдаг. Дээр үе хүүхдүүд гэрээсээ гарч ирэхдээ идэх юмтай гарч ирдэг гэсэн. Одоо л хүмүүс хүүхдүүд гэрээсээ гарч ирэхдээ идэх юм бичэнжихээр авч гарч ирэхгүй нэг жага. За ер нь ингээл мундаг том баян хүмүүсийг хараад байхад
нэг урт наслахгүй байгаа юм. Их богино наслал нас ороод байгаа. За Америкийн нэгэн баян хүн өгөхийнхөө өмнө хэлсэн хоосон 0 гэл. Амьдралынхаа өдрүүдэд мөнгө олохын төлөө бүхнээ дайчилж хамаг юмаш авахал амьдэрсэн яг өгөхийнхөө өмнө ингэж хэлсэн байгаа. Бүх юм хоосон, юу ч биш юм байна. Ямар ч хэрэггүй юм байна гэж хэлсэн. За Давидын хүү Соломон маш том газар нутгийг эзлэн авсан Израилийн агуу хаан болсон. Соломонд эд хөрөнгө эрх мэдэлгээл түнд байхгүй байгаагүй. За тэр Библийн сургаалт үс номлогчийн үс Соломоны дуу номыг бичсэн. Номлогчийн үс нэг дээр Иерусалим дахь хаан Давидын хүү номлогчийн үс оршвэ гэж гарч байгаа. Өөрийгөө номлогч гэж хэлсэн байгаа. Бурхан Соломонд ил баялаг, эрх мэдэл бүх зүйлийг өгсөн. Энэ дэлхийн ертөнцийн хүмүүсийн хүсэж мөрөөдөд байгаа бүх зүйлийг Бурхан ганц хүнд хинжээ хязгааргүй өгсөн. За алтан ордонд амьдардаг байсан. Энэ дэлхийн хаадууд Соломон хааны мэрэгүү хааныг сонсох гэж Соломон хааны алтан ордныг үзэх гэж холоос зорж ирдэг байсан. Соломон хааны хоолны тавг аяг халбуусаар гээл бүх юм алт байсан. За тэгээ бүр сүулдэ алт нь хидэрхийг байсан учраас хийх юм олдохгүй да алтаар бамбай гээд үзүүлэн болгосон. Маш олон боолтой, маш олон албаттай, маш олон цэрэгтэй байсан. Ямар ч тэр өөрийнхөө хүссэн бүх зүйлээ, өөрийнхөө нүдэнд үзэгдэж байгаа бүх зүйлээ хийж үзсэн гэж байгаа. Энэ дэлхийн ертөнцийн өөрийнхөө хүсэж байгаа, нүдээр үзэж харж байгаа бүх зүйлээ хийж үзсэн хүн Соломоноос өөр хэн байгаа юм бэ? Гэхдээ тэр Соломон хаан номлогчийн үс 1-2 дээр номлогч хоосноос хоосон агаад хоосны хоосон бүгд хоосон ажаа гэсэн. Номлогчийн үс 1-ийн 1-р бүлгээс ахуулан 12 дугаар бүлэг хүртэл хоосон гэдэг үг 37 удаа гарч байгаа. Англи хэлээр бол nothing гэж байгаа. Юу ч байхгүй, хов осон. Дуулал 39-ийн 4-7 дугаар ишлэлийг харах юм бол тэр агуу Давид хаан эргэн тойрныхоо улсуудыг эзэлснийхаа дараа Израиль нэгдсэн хаант улсыг байгуулсан. За Наполеон нэг газар нутгийг эзэлснийхаа дараа ингэж хэлсэн. Миний үгийн санд боломжгүй гэдэг үг байхгүй гэж хэлжсэн те. Тэгтээ дараагийнхаа тулаанд ороод ялагтынхаа өмнө би алдлаа, би бүтлгүүтлээ гэж хэлсэн. За гэхдээ бас нэг алдартай үг хэлсэн. Назарын Иесус яллаа. Надад маш олон хүмүүс үнэнч байна гэж зүтгэсэн. Гэхдээ бүгд намайг хаяад явлаа. Харин Назарын Иесус, загалмай дээр өссөн Иесус яллаа гэж хэлсэн. Одоо ч гэсэн маш олон хүмүүс Иесусыг хайрлаж, Иесусийн төлөө өөрийнхөө амийг зориулж дуулууртай амьдарч байна. Иесус та жигнэсээ яллаа гэж маш тийм содон өөрөө зүгийг хэлсэн. За дахиад хэлье. Давидын хэсэг үг Дуулал 39:4 дээр эзэн миний эцсийгээд өдрүүдийн минь хэмжээг надад мэдүүлээч. Хэр дөрөөгөө би мэдээ. Энэ үгийг Давид хаан амьдралынхаа оргил үедээ хэлсэн. Израилийн нэгдсэн хаант улсыг байгуулсанаа дараа эзэн минь миний эцсийгээд өдрүүдийн минь хэмжээг надад мэдүүлээч. Хэр дөрөөгөө би мэдмээр байна гэсэн. Харагтун та өдрүүдийг минь алгын чинээхэн болгосон. Амьдралын минь хугацаа таны өмнө юу ч биш. Үнэн дээр хүн бүр хамгийн сайн үедээ ч зүгээр л нэг амьсгал буюу. Миний нэг насны амьдрал бурхан таны өмнө алгын чинээхэн мэт байна. Амьдралын минь хугацаа таны өмнө юу ч биш ээ. Үнэн дээр хүн бүр хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм аа.
Одоо би бүх зүйлийг өөр юм болголоо. Одоо би энэ хаанчлаа бат бөх босгон байгууллаа гэж хэлэхдээ ингэж хэлсэн. Амьдралын минь хугацаа таны өмнө юу ч биш ээ. Давид хаан ингэж хэлсэн. Хүн эд хөрөнгө цуглуулсан ч хүн баялагтай уусан ч тэрийг нь хэн нэгэн л авна. Тэр хэн нэгнийх л болно гэж хэлсэн. Үнэн дээр хүн бүр сүдэр шиг л явна. Үнэхээр тэд дэми өмнөд л шугна. Тэрээр овоолдог боловч хэн түүнийг авахыг гэсэн мэднэ. Дуулал 39-ийн 7 дээр өө эзэн одоо би чухам юу хүлээнэ вэ? Миний найдвар танд л байна. Давид үнэхээр агуу хүн байсан. Эзэн минь миний найдвар зөвхөн танд байгаа. Танаас өөр найдах нэг надад байхгүй. Тийм учраас Бурхан Давидыг зөрүүлээд маш их хайрласан. За бид нэр энэ үннийг төрүүлээд мэдэх хэрэгтэй. Номлогчийн үсээс бүгдээрээ дөрөв харъя. Би одоо тандаа цээжэр хэлээд байна. Бүгдээрээ олж уншия. Номлогчийн үс 9-р бүлэг. Номлогчийн үс 9-3. Хамтдаа уншия. Наранд орох бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь муухай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дөрж амьдралынхын туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд өхөл рүү одох бүлгөө. Соломон ингэж хэлсэн байна. Бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь муухай юм аа. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч амьдралынхын туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Хүн болгоны зүрх сэтгэл муухай юм байдаг. Гим чанар байдаг. Юу ч үгүй хоосон ирчээл хизээний өдрийн хорвоог орхих байж ээж энэ дэлхий дээр хэдэн зуун жил хэдэн мянган жил амьдрах юм шиг солиорч амьдрдаг. Энэ үг та бүхэнд буухгүй нөө? Зарим хүмүүс эсрэг хүйстэндээ солиорчихсон. Жигнэсээ тэгээ солиорчихсон хүмүүс байдаг. Ямар нэг юм солиорлоо гэдэг уул нь ол нэмэргүй шүү дээ. Эрэгтэй хүн солиордог, эмэгтэй хүн солиордог. Зарим хүмүүс нэр төрд сохорчдаг. Тэгээ бүр өөрийн ухаангуулаа самуурчдаг, солиорчдаг. Уул нь бизнес хийдэг хүмүүс тохиромжтой тодорхой хэмжээнд мөнгө олоод тэгэл уул нь сэтгэл хангалуун байхад болно шүү дээ. Гэхдээ зогсдоггүй. Баян ямар нэг юм бодож сэтэл ахиж олох гол нэмж олох гол байдаг. Тийм учраас хүн энэ дэлхий дээр баян юм солиотой сэтгэл өвөртөлж амьдарч агаад өөрийнхөө амьдралыг дуусгадаг. Номлогчийн үс 9-4 дээр үгсэн арслангаас амьд нохой дээр адил амьд байгстад бас ч найдлага бий. Их сонирхолтой байгааз. Арслан байсан ч өвчих юм бол ямар хэрэг байгаа юм бэ? Тэрний оронд амьд нохой байсан хамаагүй дээр үстэй. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ? Баян хүнд битгий хатаархаа. Арслан шиг бүх юмыг залгичихсан юм шиг байгааз. Гэхдээ тэр хүн өвчих юм бол дуусаа. Хинт ширэг болно. Үгсэн арслангаас амьд нохойн дээрээ. За тэгэхээр аврагдсан хүн, аврагдаагүй хүн, амьд хүн, үгсэн хүн гэж тусгаарлагдж байгаа. Аврагдсан хүн бол амьд хүн. Дахин төрсөн. Мөн хамтай болчихсон. Амьд хүмүүсийн дунд байгаа хүн бол амьд найдвартай хүн. Энэ бол мөнхийн найдвар. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс өөрийн ухаангүй байна. Номлогчийн үс 23-аас харъя. Сургаалт үс 23, сургаалт үс 23.
Сургаалт үгс 23 4-5-ыг хамтдаа уншаа. Хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдвал ухаалаг бай. Тэр бодлоосоо татгалз. Эд гэдэг нүдийг олзолдогч, хармагц зайлдаг, жигүүр хүртэл ургаад бүргэд мэд тэнгэрт оддог. Хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдвал ухаалаг бай. Тэр бодлоосоо татгалз. Хүн шуналтай. Гэхдээ шуналаа захираад бариад тодорхой хэмжээнд хөдөлмөрлөө, золиослоод хичээгээд за тэгэд мөнгө төрөхтэй боллоо. Тэрнгүүр Христэд итгэж хүмүүсийн хувьд бол хийхэн байгаа шүү дээ. Тэрүүгээрээ там руу явж байгаа сүнснүүдийг аврахад хэрглэж болно. Ядуу зүдүү амьдралтай хүмүүст тусалж болно. Үнэхээр үнцэнтэй, үнэхээр чухал зүйлд тэр хэрэглүүл ямар сайхан бэ? Тэгэхээр тохируулж олох хэрэгтэй. Мөнгө битгий ол гэж хэлээгүй шүү. Тохируулж ажиллаад хөдөлмөрлөөд тодорхой хэмжээнд хүн мөнгө олох хэрэгтэй. Тийм учраас Эфес 4:28 дээр хулгайлсан цаашид бүү хулгаал, харин ч гачигдaltaй хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үйлдэж хөдөлмөрлөн зүтг гэсэн. Өөрийн гараар хөдөлмөрлөө ажиллаа. Тэгээд гачигдaltaй хүнд хуваалцах юмтай бай гэсэн. Ухаалаг бай, тэр бодлоосоо татгалз гэсэн. Хүн эхний ээлжинд өөрийгөө захирах ёстой, бие барих ёстой. Гэхдээ баян толгоогоо ислүүлээл, толгоогоо эргэлдүүлээл, яавал мөнгө нэмж болох уу гээл юунд хий хоосон зүйл харцаа хандуулна гэсэн. Бид өхөн Бурхан руу харцаа хандуулад Бурханы бидэнд өгсөн мөнхийн ус, мөнхийн найдвар, мөнхийн амиа хараад уулын баярлаад баясаад амьдарч явах ёстой. Тэрийг харж байгаа хүн бол үргэлж баяр хөөртэй, үргэлж сэтгэл ханамжтай амьдрна. Харин энэ эд хөрөнгөн чинь далавч байдаг учраас тэнгэр дүүлэн нисэх бүргэтэй адилхан нисээд яваад өгнө гэсэн. За нэг баян хүн гинт дампуурч болно. Эсвэл үхчих юм бол бүх юм нь алга болно шүү дээ. Нэг хүн ингэж хэлсэн. Тийм учраас эд хөрөнгөө битгий нисгээ. Тэрийг зүгээр үл хөдлөх болгочих. Үл хөдлөх хөрөнгө болгочих. Үл хөдлөх хөрөнгө болгочих юм бол тэр чинь хөдлөхгүй, нисэхгүй тэгэл байж байна. Тэгэхээр тэр хүн өөрөө нисэн шүү дээ. Өөрөө үл хөдлөхөө аял нисээ яваад өгнө үстэй. Тэгэхээр ч яриг байхгүй. Тэр бид хүн Бурханы өмнө мунхаг байж болохгүй. Ямар хүний хэрсэг хүн гээд байгаа юм. Ямар хүний ухаалаг хүн гээд байгаа гэдэг бид хүн сайн бодох хэрэгтэй. 2 дугаар Тимот 3:1-2-ыг харах юм бол эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж аваа. Учир нь хүмүүс аминч, мөнгөн дурлагч. Өөрийгөө хайрлаж байгаа хүн мөнгийг хайрладаг болчдөг. Мөнгөтэй болоод эхлэх юм бол мөнгө өөрийг нь жаргалтай болгоно гэж боддог. Өөрийнх нь мөнгө өөрийг нь хамгаална. Мөнгө өөрийнх нь ирээдүг батлан даана гэж боддог. Зөв ч юм шиг хэрнээ бас буруу ч юм шиг. Гэхдээ зөв бол биш. За бид хүн өөрсдийнхөө найдварыг тийм зүйлд алдаж болохгүй. Бүгд хий осон хуурмаг зүйлс. Аминч, мөнгөн дурлагч, эцэг ихтэй дуулуургүй. Мөнгнөөс болоод эцэг ихтэй дуулуургүй байдаг. Үл талархагч, хэрцгий, хүмүүсийг хэрцгий болж байна. Бурхныг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болж байна.
Энэ дэлхийн ертөнцийн эд баялгийг Бурханаас илүү хайрлаж байна. Энэ эд баялаг өөрт нь аз жаргал, баяр хөөргийг өгнө гэж бодоод энэ хий хоосон зугаа цэнгэлийг Бурханаас илүү хайрлаж байна. Тийм учраас Колосе 3:5 дээр шуналдах нь юу гэсэн үг лээ? Шуналдах нь шүтэн шүтэх явдал юм а гэсэн. Таны сэтгэлд шунал байгаа бол та шүтэн шүтэж байна гэсэн үг. Шуналдах нь шүтэн шүтэх явдал юм а гэсэн. Тэгэхээр энэ шунлыг дотроо тэгэд амьдарч байгаа хүн Бурханаас илүү эд хөрөнгийг хайрлаж байна. Тэр хүний дотор Бурханы хайр мэдээж байхгүй. Эд хөрөнгөнд шуналтаж байгаад амьдралаа алдсан хүмүүс хуучин гэрээн дээр ч байгаа, шинэ гэрээн дээр ч байгаа. Хуучин гэрээн дээр бол ахаан төлөөлөл болоод гарч байгаа. Йошуа 7-гийн 20-ыг харвал Израильчууд Египтээс гарч ирээд Канаан руу орсон. Тэр үед Ерихо цайцыг эзэлж авсан. Тэндээс олзсон эд хөрөнгө бүгд Бурханы учраас Бурханд өргөө гэсэн. Гэтэл Ахан гэдэг хүн тэндээс гарсан олзны эд юмс үнэхээр сайхан харагдсан байна. Тэндээс алт, мөнгө, хувцас харангуудаа бушуухан өөрийнхөө майхан дор булчихсан. Ерихо гэдэг маш том цайзыг эзэлсэн. Гэтэл тэрний дараа жижигхэн Ай гэдэг цайзыг эзэлэх гээд дайрсан чинь уул нь бол Ай цайз бол хүн ам цөөтэй их жижигхэн цайз. Тэр том Ерихо цайзыг эзэлчгээд Израилийн ард түмэн Ай цайзынхантай тулдаад ялагцсан. 36 хүн гинт өгсөн. Тэр үед Израилийн ард түмэн харь үндэсэнд ялагдсан учраас энэ газрын бүх харь үндэстэн улсууд нийлж агаад биднэрлөө дайрах байх, бид нэр тэдний хөл дор гიშгдэг хаа гэж одоод гашуудаад Бурхны өмнө залбирсан байна. Бурхан минь бид одоо яах вэ гэд гашуудан уйлаа залбирсан. Тэр үед нь Бурхан та нарын дунд хин нэгэн хулгай хийсэн гэсэн. Ерихо цайзыг Бурхны хүчээр эзлэн авсан. Тийм учраас Ерихо цайзд байгаа бүх юмсыг Бурханд өрөх ёстой гэсэн. Гэтэл Бурханд өрөх ёстой байсан эд зүйлсээс хин нэгэн хулгай хийсэн байна. Та нар энэ хараагцсан эд хөрөнгийг дотроос зайлуулахгүй бол энэ бол хараагцсан эд хөрөнгөө. Энэ хараагцсан эд хөрөнгийг авсан хүний дотроос зайлуулахгүй байх юм бол би та нарын дунд оршихгүй гэсэн. Тийм учраас Йошуа хин нэг нь хин ингэсэн бай бурууга хүлээ гэсэн мэт чинь хинч дуураагүй. Тэр үед өөр арга байхгүй байсан учраас шав гайсан байна. Тэгсэн чинь шав Аханы дээр бус. Тэр үед үннээ өчж ирсэн. Би тэр хувц сундаар алт мөнгийг хараад шуналтаад майхын дор нуучихсан. Тэр алт мөнгө хувц сундаар майхын дор байгаа. Очоод харсан чинь нуучихсан байсан. Чи бидэнд гай усны адил эзэн чамд гай тарина гэж хэлсэн. Тэр өдөр Ахан эхнэр хүүхдүүд өөрийнх нь мал хунар, өөрийнх нь хулгайсан эд хогшил бүгдийг нь чулуудаа тэгээд дээрэс нь чулуугаар дараа даваа босгосон. Амжигтай гоц. Ийм үйл явдал Йошуа 7 өдөр гарч байгаа.
За тэрний дараагийн хүн бол Илишагийн зарц Гехаз. Хоёрдугаар хаад 5-ын 3-аас ахуулаад гарч байгаа. Арамын цэргийн жанжин Нааман гэдэг хүн уйман өвчнөд туссан. Гэтэл Израилаас олзолж авчирж ирсэн нэгэн шивгчийн эмэгтэй, шивгчийн охин Нааманы эхнэрт ингэж хэлдэг. Нааман жанжин Израильд байгаа иш үзүүлэгч рүү очивол уул нь иш үзүүлэгч эмчилж чадна да. Тэр иш үзүүлэгч бурхны хүч чадлаар жанжны өвчнөг эдгэж чадна да. За тэгээд тэр охины үгийг үл тоолгүй явах бэлтгэлээ хангасан байна. Бэлгэсэл бэлдээд аяндаа гараад, замдаа гараад Илишатай уулзсан. Арамын цэргийн жанжин учраас маш нөлөө бүхий хүн. Арамын цэргийн жанжин ирсэн гэдгийг сонсоод Илиша гарч уулзаачгүй царайгаа харуулаагүй. Зарцаа явуулаад уйман өвчтөй болчихсон уу? Уйман өвчнөөсөө салахыг хүсэж байгаа бол миний үгэнд ороо. Йордан гол руу очиод 7 удаа булхахад болноо. Тэр үед Нааман жанжин ууралдаг. Уул нь өөрийнх нь бодлоор бол Илиша гарч ирээд өөр дээр нь гар тавиад залбирах юм бол гэж утсан чинь гарч ирэхчгүй, царайгаа харуулахгүй Йордан гол руу очиод 7 удаа булах гээд дэлчихсэн. Манай усад Йордан голоос хамаагүй цэвэрхэн голууд байгаа. Тэр голонд яагаад орж болохгүй юм бэ? Арамын цэргийг үл тоож байна. Гэл уурлал. Би Израилийг өстө хүүс тэмтэр нэгээл ууралдаг. Тэр уурлаг буцсан бол баларна штэ. Тэр үед цэргүүд нь жанжин мэнэ. Иш үзүүлэгч танд үнээс хэцүү хий гэж хэлсэн ч та хийх ёстой босуу. Энэ Йордан гэдэг гол руу очиод 7 удаа усанд ороод гараад ирэх тийм бэрх зүйл үү? Өнөөдөр тийм ч юм уу гээл үүнд нь ороод гараад ирсэн. Эхний удаа ороод гараад ирэхэд яг хэвээрээ дахиад нэг ороод гараад ирлээ. Уйман өвчин бүр ингээл хөөж хавдаал харахад их эвгүй болсон байна. Яг болох гэж байсан чинь ахаад нэг болгочих гэсэн. За тэгээд 7 удаа болгосон байна. За тэгээд 7 удаа ороод гараад ирсэн чинь цэв зөөрхөн болчихсон. Яг хүүхдийн арьстай адилхан. Цэв зөөрхөн болчихсон. Үнэхээр бурхан амжилж өгсөн. За тэгээд Нааман Илиша руу очиод баярлаа. Та миний уйман өвчин эдгэж өглөө. Өөрөө авчирсан бэлэг сэлтийг өгөх гэж байсан. Энийг би танд өгмөр байна. Тэр үед Илиша нэгийг ч аваагүй, юу ч аваагүй. Бүрэн татгалцсан, эрс татгалцсан. За Нааман нэг юм гуйсан. Би Израилийн шороноос авчмаар байна. Би хойштоо таны итгэдэг бурханд итгэж үйлчлэмээр байна гэсэн. Илиша тэгээ гэсэн. Гэхдээ Илиша тэр хүний уйман өвчин эдгэх нь эдгсэн ч хойштоо бурхан итгэж үйлчлэж чадахгүй гэдгийг мэдчихсэн. Угаасаа хиймжтэн шүттэй хотод амьдардаг болохоор. За тэгсэн чинь Гехаз харчаад ямар хайр юм бэ? Уул нь авчихсан бол хэрэгтэй юм да гэд бодсон. Гэхдээ Илиша авалгүй шууд явуулсан. Араас нь Гехаз нууцаар дагаад явсан. Нэлээ хол явсныхан дараа жанжин минь түрүү манай эзэн авахгүй гэсэн штэ. Тэгсэн чинь гинт иш үзүүлэгч хөвгүүдээс 2 залуу манад ирлээ. Тийм учраас 2 ээлжийн хувцс, алт, мөнгө хэрэгтэй гинэ.
Манай багш тэрийг аудер гинэ гэдээсэн байна. За тэр үед нь хүснэр чин болоо гэд хоёр цэрэгтэйгээ өнөөх бэлгээ өгөөд явуулсан байна. За тэр үед Гехаз тэрийг өөрийнхөө гэрт нуучихсан. Илиша мэдж байгаа шүү дээ. Гехаз чи хаашаа явчих дэрүү гэсэн чи. Хааш ч яваагүй. Юу? Одоо алт мөнгө авах уу юу? Наад хувцсыг чинь авах цаг уу? Чи ийм ёрын муу зүйл үйлдсэн учраас Нааманы уян өвчин чамд наалдах болно гэсэн. Нааманаас салсан уян өвчин Гехазд наалдсан байна. Шунлаасаа болоод харагдсан бол ахаан Гехаз за шинэ гэрээний үед бол Анания Сапфир гэд байгаа. Үйлс номдэр гарч байгаа. Анхны чуулганы ахын дүүс өөрсдийнхөө газар гэр орон өөртөө байгаа бүх өмч хөрөнгөө зараад элчнэрийн хөл тавьж ирсэн. За энэ үйлийг хамгийн эхэлж эхлүүлсэн хүн бол Барнаб. Анхны чуулганы ахын дүүсийн хувьд бол Бурхны хайр нэг үйлслийг ухаарад Бурхан үнэхээр их талархсан. Тэгэд Бурхны төлөө өөртөө байгаа бүх зүйлээ өргөж чадчихсан. Өөрийнхөө амийг ч хүртэл өргөж чадчихсан. Дээрээс нь Иерусалим цэргүүдээ бүслэгдээ тун удахгүй мөхөж сүрнэ гэж Есүсийн айлц үг байсан. Тун удахгүй мөхөх хот байсан. Ромын цэргүүд Иерусалим руу орж ирээд Иерусалим сүрч мөхнөө эзлэгднэ гэдэг үгэнд итгэжсэн. Тийм учраас тэдний хувьд бол Иерусалим найдаж хорогдоод байх ямар ч шалтгаан байгаагүй. Иерусалимд байгаа хүмүүс хурдхан шиг зүхтаа. Уул руу хөдөөрөө зүхт гэсэн. Тийм учраас Иерусалимд байгаа хүмүүс бүгд эллен газар гэр орноо зарах шаардлагатай байсан. За тэгээд ахын дүүс зараад элчнэрийн хөлд тавьсан. За тэр үед бүх хүмүүс жигтгэн хуваарлж өгсөн. Тэдний хэнийн ч югарч дутаагүй гэж гарч байгаа. Тэр үед Анани Сапфир хоёр ч гэсэн зарсан. Барнаб үнийг эхлүүлээд за бүгд араас нь дагаад хийсэн байна. Анани Сапфир хоёрын хувьд бол бүгдийг нь өргөх жоохон хайрын байсан учраас за хөвшөө хоёулаа жоохныг үлдээ яа. Өөрсдийнхөө хэрэглээний ямиг авч үлдээ. За тгийгээд үлдээсэн байна. Бусд нь бол бүгд өргөд байгаа шүү дээ. Гэхдээ тэр хоёр өөрсдөө жоохныг авч үлдсэн. Петр бол тэрийг мэдсэн. Анания энэ чиний бүх юм чинь үү? Чи зараад бүгдийг нь авчирсан үсэн чи. Тийм ээ би бүгдийг нь авчирсан гэсэн. Чи яагаад шуналд автаад ариун сүнсийг хуурна вэ? За тэгээд гараад өгчихсэн. Ананы худлаа яриад өгсөн. Уул нь чамд хүчээр зар гээгүй шүү дээ. Хүчээр заруулаагүй. Чи зарчаад би тэдийг нь өөртөө авлаа, өөртөө үлдээлээ гэж хэлж болно шүү дээ. Яагаад чи худлаа ярваа? Чи хүний өмнө худлаа ярьж байгаа хэрэг биш. Ариун сүнсийг хуурлаа. Ариун сүнсний өмнө чи худлаа ярьлаа гэд тэр хүн өгсөн. Анани өгсөн. Гэтэл үүнийг эхнэрээ Сапфир нь мэдлгүй араас нь орж ирээд за энэ бүх юм ч нөө газараа зарсан бүх мөнгө ч нөө гэсэн. Тэгсэд тийм ээ бүх мөнгөө авчирлаа гэсэн. Та хоёр яагаад нийлээд ариун сүнсийг хуурж байгаа юм бэ гэсэн. Та хоёр хүний өмнө худлаа яриаггүй, Бурхны өмнө худлаа ярьж байна. Танай нөхрийг оршуулад хүмүүс ирж байгаа. Тэр хүмүүс чамайг гэсэн оршуулна гэж хэлсэн. Ариун сүнсийг хуурж болохгүй. Тэгэхээр тэдийг өргөлөө, тэдийг цаашаа илээ гэдэг нь асуудал биш. Гол нь ариун сүнсийг хуурсан л асуудал.
Содом Гомора мөхөх үед Лотын эхнэр яагаад явж байгаа буцаж харсан ба. Яна тэр шургуулганд байгаа үнэтэй хувцас, торгон хувцас, тэр алтан бөгөж яна тэрийг таг мартаад гараад ирсэн байж штэ. Ингэж эргэж харж байгаа давсан баг нь болчихсон. Уул нь хов осон байсан бол юу ч үгүй байсан бол тэхгүй штэ. Чунлаасаа болоод өгсөн хүмүүс байна. Искратийн хувьдас Есүсийг 30 мөнгөн зоосоор худалдсан. Тэгээ зүгээр л тамар орсон. Шунлаасаа болоод өгсөн хүмүүс одоо ч гэсэн үнэхээр их байна. Энэ эд хөрөнгө мөнгө төрөгний шунал байх юм бол тэр хүний дотор эд хөрөнгө томроод Бурхны хайрлах сэтгэл үгүй болчдөг. Тийм учраас Есүс аливаа шунлаас өөрсдөө хамгаал болгоомжил хэн нэгний ам өмч хөрөнгөнийх нь элбэг дэлбэгээс хамаардаггүй юм аа. Аливаа шунлаас өөрсдөө хамгаал болгоомжил гэсэн. Хүний амьдралын үнц нь, хүний амьдралын найдвар, хүний амьдралын зорилго тухайн хүний өмч хөргөнөөс нь хамаардаггүй маа гэсэн. Аз жаргал энэ дэлхийн ертөнцийн зорилго тухайн хүний өөрийнх нь өмч хөргөнөөс хамаарахгүй гэж Бурхан бүр онцгойлж анхааруулсан. Дуулал 62-ийн 10-ыг харвал чадал чинээ өсөж нэмэгдвэл зүрхээ тэрэнд бүү тогтоо гэсэн. Дуулал 62:10. Чадал чинээ өсөж нэмэгдвэл гэсэн. За хүний өмч хөрөнгө эд баялаг нэмэгдэж болно. Тэрэнд ихтэй зүрх сэтгэлээ бүү алдаа. Нэмэгдэн үү, хорогдсон уу? Тэрэнд битгий зүрх сэтгэлээ битгий тоо гэсэн. 1-р Тимофей 6:17 дээр энэ үеийн баячуудад бие бүү тоо эд хөрөнгөний тогтворгүй байдалд бүү найдаа мөнгө чинь байхгүй байж байгаа гинт гараад ирдэг байж байгаад гинт алга болчдөг. Бурхан хүнийг баян болгож чадна, заримдаа хүнийг хоосруулж чадна. Бурханы өгсөний дагуу амьдарч яхад болно шүү дээ. Бурханы хүслийн дагуу амьдарч яхад болно. Эд хөрөнгөний тогтворгүй байдал бүү найдаа гэсэн. Номлогч өвс 5:10-ыг харах юм бол мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбгийг эрхэмлэгч нь орлогодоо ис цаднаа. Энэ нь бас л хоосон. Гэхдээ хүмүүс баян хүмүүсийг харчаад ямар сайхан амьдэрдэг юм бэ? Үнэхээр мундаг хүн юм аа. Элбэг хангалуун хүмүүсийг харчаад мундаг хүмүүс, өстой сайн хүн гээл. За ядуу хүмүүсийг харчаад өстой муу хүн, өстой тааруухан амьдралтай хинч биш юу ч биш гээл энэ эд баялаг мөнгө төргнийх нь хэмжээг нь харчаад хүний зан чанарыг давхар дүгнэж шүүгээд ээж болох юм уу? Есүс ингэж хэлсэн шүү дээ. Эд хөрөнгөний тогтворгүй байдал бүү найдаа. Дээрэс нь хүний энэ эд хөрөнгө тухайн хүнийг тодорхойлж болохгүй. Хүнд амьдралын тодорхой зорилго байх хэрэгтэй, амьдралын найдвар байх хэрэгтэй. Дээрэс нь Бурхны үгийг дагаад амьдарж байгаа хүнийг л сайхан амьдралтай, сайн амьдарч байна гэж хэлнэ. Чи баян хүнийг сайхан амьдралтай гэж хэлэх чинь эн чинь буруу илэрхийлэл байхгүй юу да? Баян байгаа хэрнээ Бурхны хүсэлд байгаа амьдарч чадахгүй бол тэр чинь муу амьдарч байна гэсэн үг. Мөнгийг хүн хичээгээд өөрийнхөө мэрэгүү ухаан хөдөлмөр зүтгэлээрээ олох хэрэгтэй. Ягаад гэвэл итгэгч бид өхөн хэрэглэх зүйл, зарцуулах зүйл их байна. Өөрийнхөө төлөө, өөрийнхөө сэтгэл ханамжийн төлөө зарцуулах бус аврагдаг байгаа сүнснүүдийн төлөө мөн ядуу буруу амьдралтай ахын дүүстэй туслахын төлөө зарцуулах ёстой. Бие биендээ туслах хэрэгтэй.
Эд хөрөнгөнд сэтгэлээ булаалгах юм бол сүнс нь өгдөг. За мэлхий баастай жорлонд унах юм бол үхэн үстэй. Хүн мөнгөний жорлонд унах юм бол үхэн штэ. Хүн олсон мөнгөө хүснээрээ хэрэгжилж чаддаг байх хэрэгтэй. Тэрийг зуурал цааш нэ гэдэж болохгүй. Ойлгосноо? Хүн мөнгөний жорлонд унах юм бол үхнэ. Номлогч үгс 5:13-ыг харвал наран дор би нэгэн гунгийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ гай авчирч. Өөрийнхөө хураасан баялагийг өөртөө гай авчиртал цааш нь идэх хүмүүс байдаг. Хаадаг хүмүүс байдаг. За би нэг юм сонсч байсан. Нэг хүн докторийн зэрэг хамгаалж байсан. За докторийнхоо зэргийг хамгаалах яг тэр өдөр хамгаалчих юм бол яг тэр өдөр эцэгийнх нь өөрийнхөө өмч хөрөнгийг өв залгамжлуулж өгнө. Бас яг тэр өдөр маш үзэсгэлэнтэй эмэгтэйтэй хуримаа инэ гэсэн хэд хэдэн амлалтай байсан. Гэтэл яг докторийн зэргийг хамгаалсан тэр өдөр яасан гэж замаар явжсэн таксиг мөргүүлээд өгсөн. За би ингэ сонссон. Ийм болсон гэж сонссон. Докторийн хэрэгэм зэрэг ямар хэрэгтэй байгаа. Тэр их өмч хөрөнгө өвлөж авах, тэр үцгэлэнтэй сайхан бүсгүй. Энэ мөрөөдлийн амьдрал нь тэр чигтэл замхарсан. За хэдэн жилийн өмнө нэлээд Гуам арал дээр за Солонгосын нэг онгоц осолдоод сүрсэн. Гэхдээ тэр Гуам гэдэг арал дээр дандаа шүн онгоц газарддаг юм байлээ. Их сайн уу. За шүн ингээл газардах гал явж агаад золоочийн буруултаа уул шүргээд тэгээд онгоц нь гэмтээд унчихсан. За тэгээд хин байсан бэ, ямар хүмүүс байсан бэ гэж судлаад үзсэн чинь хормоо исэн, шинхэн осууд байсан, аялагч байсан. За бас Америкт олон жил зовж зүдрээд хөдөлмөрлөөд их мөнгө хураасан хүн байсан. За хойстоо эндээ ингэж өөрийгөө зовоож ажиллахгүй, Америкт өөрийгөө зовоож ажиллахгүй, Солонгос руу буцаад эх орондоо 50 амгалан жаргалтай амьдрий. За тэрнээсээ өмнө ийшээ нэг аяллаар явъя гээд. За тэгээд хамгийн анх аяллаар очисон газар нь Гуам арал байсан. Тэнд гэр бүлэрээ бүгд өгсөн. Сонин дээр ингэж гарсан байсан. За тэр үний хураа цуглуулсан мөнгө хэн авсны бүү мэд. Ямар ч сан тэгээд ямар хэрэг байгаа юм бэ? Маргаашаар бүү сархаа, маргааш юу болохыг чи үл мэднэ гэсэн. Хүн яг хөө төлөж болно. Төлөвлөх бол эрхчлөө. Гэхдээ төлөвсөн дагуу аз жаргалтай амьдрна гэсэн баталгаа байхгүй. Иохан 6:27 дээр Есүс ингэж хэлсэн. Та нар мөхөж устдах хоолны төлөө бус харин мөнх ам мөд хүргэх хоолны төлөө ажиллаа. Үүнийг хүний хүү та нарт өгөх болно. Итгэлээр аврагдах амийг мөнх ам өөд хүргэх хоолоо гэсэн. Есүс бузар сүнсэнд соригдох үедээ 40 өдрийн туршид өсвөлэн байсан маш их эцэж туйлдсан. За тэр үед соригч диавол гарч ирсэн. Чи Бурхны хүү мөн юм бол гэдэг чи юу гэсэн юм бэ? Диавол тийм ээ Бурхны хүү би нэр мөн билүү биш үлүү гэж бүр эргэлзэл нь асуусан. Чи Бурхны хүү мөн юм бол энэ чулуунуудыг талах бол гэж тушаа. За тэгээ чи тэрийг эдэж болно үстэй гэсэн. Тэр үед Есүс юу гэсэн бэ? Нэрээ таг мартцсан байж тээ. Би нэрээ 5 далах 2 загсаар
5,000-ыг хооллож байсан шүү дээ. Нэрээ энийг чи би нэрээ талах болгож болно шүү дээ гэж талах болгоод ицсэн болов? Дээгүй шүү дээ. Гэвч Есүс хүн зөвхөн талахаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж бичигдсэн байдаг хэмэв. Гэхдээ хүн дангац бие махбодын хоол үнсийг идэж зогсохгүй сүнсний хоол үнсийг идэх хэрэгтэй. Гэхдээ Есүсийн айлтсан үг бол ийм утгатай. Есүс энэ үгийг мэдэхгүй дээ гэж хэлсэн болов. Есүс чинь үг болж ирсэн махбод. Тэр хүний хувьд зөвхөн идэж уух, амьдралаа залгуулах асуудал чухал биш ээ. Гол нь Бурхны үгийг сахих нь хүний одоо хамгийн чухал асуудал. За Есүс Самар хот руу явах үедээ маш их эцэж туйлдсан, маш их цангасан. Тэр үед шамдар нь тосгон руу очиод Есүс дээр хоол аваад ирсэн. Раби ид гэж хавдуулав. Тэр үед та нарын мэдэхгүй идэх хоол надад бий гэв. Тэр үед шамдар нь хэн нэгэн түүнд идэх юм авчирч өгсөн болов гэж хоорондоо ярилцав. Хинч хоол авчирч өгөөгүй. Самар эмэгтэйд ус өгөөч гэсэн чинь Есүс ус өгөхгүй мартангуудаа Самар хот руу гүгээ яваад өгсөн. Та нарын мэдэхгүй хоол надад байгаа. Миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм а гэсэн. Есүсийн хоол бол өөрийг нь илгээсэн Бурхны хүслийг үйлдэн түүний ажлыг гүйцэлдүүлэх байсан. Хүмүүсээ бидний Библийг их мэдэх нь чухал биш ээ. Их мэдхийн сацуу энэ мэдсэн үгээ биелүүлэх ёстой, сахих ёстой. Энэ үгийг гүйцэлдүүлэх нь хоол хүнс юм аа. Тийм учраас Йов 23-ын 12-ыг харуул Йов ингэж хэлсэн. Түүний уруулын тушаалаас би холдоогүй. Түүний амнаас гардаг үгсийг би өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандинсаа. Явж гисэн. Өөрийнхөө бие махбодын хоолноос илүүгээр Бурхны үгэнд дуулууртай байх нь хамаагүй илүү чухлаа гэж хэлсэн. Бурхны үгэнд дуулууртай амьдрах ёстой. Мэдээж их сурч боловсрох чухлаа. Сурах хэрэгтэй. Гэхдээ сурлаа гэдэр чи хоол унс болохгүй. Сурсуугээ сахих нь танд хоол унс болно. Есүс баян хүн ингэж хэлсэн. Мунхаг аа. За сүүлийн үед бол одоо агуулгах их бариад гурил будаа хураахгүй байгаа шүү дээ. Энд чинь хүмүүс бизнес хийж байна. Дээрэс нь хувьцаа гэл ямар нэг юм игээл одоо баяжж байгаа хүмүүс байна шүү дээ. Насан туршдаа идэлх, хэрэглэх өмч хөрөнгөө цуглуулчаад хоёртоо одоо сайхан амьдрнаа. Одоо жаргалтай байна. Өөрийгөө амраа, идүү, зугаац. За ийм олон юмыг хураа цуглууллаа гэх тэр хүн амрах болов амарч чадахгүй шүү дээ. Энэ бие махбодын амралтаас илүү чухал зүйл бол сүнсний амралт, сэтгэлийн амралт. Сүнсний асуудлаас илүү өөрийнхөө махбодын асуудлаас илүү өөрийнхөө сүнсний асуудлыг шийдэх нь чухал юм аа. Сүнс аврагдаа зогсохгүй. Бурхны үгэн дотор амьдрах нь бидний сүнсний амралт юм. Номлогчийн ус 3-ын 11-ийг харуул. Бүх хэмээг дээр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн хэдийгээр хүн Бурхны үйлдсэн ажлыг эхнээс нь эцэг хүртэл ойлгохгүй ч гэсэн тэрээр хүмүүсийн зүрхэнд юу сулгасан бэлээ? Үүрд мөхийг сулгасан. Бурхан хүн сүнсийг өгөө зогсохгүй. Энэ сүнс нь үүрд мөхийг хүсэн тэмүүлдэг. Энэ бие махбод бол материалын зүйл, мөнгө төгрөг, нэр алдрыг ийм зүйлийг л нэхэлж шаарддаг.
Харин энэ хүний сүнс мөнх амьтаа болоо зогсохгүй Бурхны үгийг сахиж биелүүлэхийг хүсдэг. Мөн Бурхны найдвар дотор байхыг хүсдэг. Тэгэх юм бол сүнс чи ихнээсээ баяр хөөртэй, жаргалтай байдаг. Тийм учраас энэ дэлхийн ертөнцийн эд баялагаар өөрийнхөө сүнсийг амраах гэдэг хүмүүсийг мунхан нэгэн гэж хэлсэн байна. Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн бид бүхэн Бурхнаар сэтгэл хангалуун байж мөнхийн ам сүр жавхлантай найдвараараа сэтгэл хангалуун байдаг. Тийм учраас Иохан 5:24 дээр үннээр би танарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөнх амьтаа болох бөгөөд яллагдахгүй харин өглөөс гítэлж амин чилсэн. Бид хүн аврагдаа дахиад шүүгдэх шаардлага болсон. Өглөөс гítэлж Деваач руу явах гал тэрэг рүү дамжин суусан. Энэ сүнс энэ ертөнцийн мэргүү хаан, ертөнцийн мэдлэг, ертөнцийн эд баялаг, ертөнцийн зугаа цэнгэл, ертөнцийн нэр төрөөр хүний сүнс хандаггүй маа. Тэр аврагцсан бол хизээч юм зүйлсүүдээр ханахгүй. Харин Бурхнаас олдсон гин нүгэлтнүүд тэр нүгэлтнүүдийн хувьд бол бидэнд байгаа жинхэнэ сэтгэл ханамж, жинхэнэ аз жаргал, жинхэнэ амралт байхгүй. Тэд нар Бурхны шүүлтээс олж айж байгаа. За би зурагтаар харсан. Девашингаас илүү аз жаргалтай газар гэдэг юм нэвтрүүлэг гарсан. Гэтэ би тэрийг үзээгүй. Харин юм 5-ын талаар нэг нэвтрүүлэг хийсэн байлаа. За тэр бичлэгийг харсан чинь хүн үйлцээгээ дагуу там руу дэвшингөөрөө ангилагдаж орох юм байлаа. Тэр хүн өндөр ингэж хэлээ. Тэр нэвтрүүлэг дээр чи хүн асан мэт үгүй өснө. Чи хэвлэд хүүхдээ алаа үжтэй гээл. За нэг өмөөлөгчөөс ингэж асууж байсан. Чи худлаа ярьж исэн мэт гэсэн чинь би худлаа яриаггүй гэсэн чинь чи худлаагаар маш олон хүмүүсийг өмгөөлөө үжтэй гээл. Хэлийг нь шууд суу татчихвэсэн. За тэгэл наадга там руу гээл ерөөсөө хүмүүсийг ингэж хийсэн гим нүглээр нь ангилж ингэж өөр одоо галын төвшөнтэй газар руу оруулж исэн. Тэр тамны кино хийсэн хүн одоо манай сургаалыг сонсож байгаад хийсэн жиж магадгүй бах. Ямар ч зэн ихэд үнэн одоо үнэмшилтэй хийсэн байлаа. Ямар ч зэн үйлцээхэн дагуу хүн шүүгдэж там руу орно. Хийсэн гин нүглийнхаа хэмжээгээр ангилагдаж там руу орно. Эден цэрлэгт идэх юм бол мөнх амьдрах амийн мод байсан, мөн сайн мөг мэдүүлэгч модны жимс байсан. Тэр үед бузар сүнс хуурч мэхэлж байгаа. Наадга чи идчихээ, Эваг хуурч мэхлээл, наадга чи идчихээ. Идчих юм бол нүд чинь нэгдэ чи мэргүүхантай болоод бурхантай адилхан болноо. Бурхан атаархсандаа идүүлэхгүй байгаа байхгүй. Идээд үүз гисэн. Тэр үед эмэгтэй хүн уйраал, эмэгтэй хүн угсаа уяхан сэтгэлдээ штэ. Эвгийн хувьд бол бурхнаас шүү сонсоогүй нөхрөөрөө дамжин сонссон. Болон бурхны үгэнд түүнээс бүү ид бүү хүргээ дэх юм бол та нар өхөн гэсэн. Яавал идээд үзээ. Идэх юм бол гоё. Чиний нүд чинь яг дэ чи мэргүүхантай болно. Идээд үзэлтэй, идчихэлтэй. За өрхөнд орсон чи үнэхээр л тийм ээ ухаантай болчмоор мэрэгүү ухаантай болчмоор хүнсэн сайн юм шиг санагдаад ингээл аваад идчихсэн. Ингэж идэл Адам руу очил хөгшөө идээд үзээч гисэн. Юу ийгсэн чи? Сайн мөн өвдөлж бодож явсан. Юу вэ? Наад чи идэх юм бол өхөний шилээ үжтэй.
Тэгээ одоо намайг яа гэдэг байгаа. Одоо яг үхэн штэ. Тэгсэн чинь уйлал би өвчлөж чи ганцаар яаж амьдрах вэ? Үхсэн чамд амьдрсан чамд тэгээ үжтэй. Адам ч гэсэн бүр уйраал. За авид иргээл. Тэгэл идчихсэн. Тэгэхээр бузар сүнс Адам руу утсан бол Адам бол унахгүй штэ. Гэхдээ өөрийнх нь үнэхээр үцгэлэнтэй. Эвэг ашиглаж Адамыг унгаасан. Адамыг унгаах нь гол зорилго нь байсан. Адам тэрнээс идээгүй байсан бол яах вэ? Ойлгомжтой шүү дээ. Эва өвхөн тэгэл Адам шинэ их нэртэй болно шүү дээ. Яг уу мэйл яг уу зохиож хэллээ. За диавол одоо ч гэсэн ертөнцийн маш олон зүйлсүүдийг ашиглаад хүн сүнслэг зүйлийг бүр бодож чадхаа болиулж байна. Нүдэнд харагдаж байгаа энэ материалын зүйлс, ертөнцийн зүйлс. Ийм зүйлсүүдийг ашиглаад энэ сүнсний шаналгааг нь хүнээс ингэж бүр мартуулж байна. За хүнд уул нь сүнслэг зөрчил бас сүнслэг нэгүслийг үсэн тэмүүлж байгаа сэтгэл байгаа. Гэтэл энэ ертөнцийн зүйлсүүд, ертөнцийн зугаацангил тэрийг бүгдийг нь үгүй болгож байна. За энэ бол диаволын мэх арга. Махбодын зүйл, материалын зүйлс, мөнгө төгрөг, бодит зүйлс, ийм зүйлсэд л одоо хүний харцыг хандуулж байна. За хүн иймэрхүү юмны хойноос явсаар хагаад сатаны өвөөсөнд орчдөг. Тэгм бол яг адагс үлдэн сүрн мөхн. Та бүхэн Гётегийн бичсэн Фауст их зохиолыг мэднэ үстэй. За би Германд очоод Гётегийн гэрлөө очиж үзсэн. Гёте Фауст гэдэг зохиол бичсэн. За Гёте их нэртэй бас нэг юм сэтгэлтэй бүсгүүтэй юм байлээ. 2 зураг байсан. 2 эмэгтэй зураг байсан. Их сонирн байгаач. За Фауст гэдэг зохиол яг өөрийнх нь л хувийн амьдрал бас байж магадгүй юм шиг байгаа. За би тэгээд тэр зохиолыг нэг уншиж үзсэн л дээ. Агуулга нь бол их товчхон. Фауст гэдэг нэг зохиолч одоо судлаач хүн байсан. Фауст гэдэг насан туршдаа одоо Эрдэнэ номд шамтсан хүн. За нэг өдөр чөтгөр түн дээр ирдэг. Фауста чи маш их юмд сурч боловсрч тийм ээ. Нэг насны амьдралаа барлаа. Одоо ингээ хөшөрч чи ямар өрөвдөлттэй юм бэ? Амьдрал чи өрөвдөлттэй биш байна уу? Чи миний үгэнд орох юм бол энэ ертөнцийн бүх сайхан зүйлийг би чамд өгнө. Би чамайг цэл залуу нас руу чинь буцаагаад өгч чаднаа. Буцааж чаднаа. За чи тэгээд би чамайг үцгэлэнтэй бүсгүүтэй уулзруулад хормыг чи хийлгэнэ. Чамд би авьяас өгөн чи тэгээд хүснээрээ мөнгө төрөхтэй болж чаднаа. За чи яамаар вэ? Яах вэ? Чи миний хийгснийг хийх юм бол сайхан амьдралтай болж чаднаа, сайхан амьдрч чаднаа. Гэхдээ ганцхан болцолтой. Юу вэ гэвэл чи өгснийхаа дараа хүүх үедээ өөрийнхөө сүнсийг надад өгсөн. За тэр хоёр гэрээ байгуулсан байна. Болж юм. Тгийгээ тохирсон байна. Гар үсэг зурсан. За тэгээд тэр даруйдаа цэл залуухан хүн болчихсон. За тэгээд ямар ч гүн жуу хатнуу. За тэр хүний нөхрийг нь алангуудаа эхнэрийг нь булаагаад авчихсан. За тэгээд алт эрдэнэс бий болгоод нэг юм ер бусын чадвартай болдог. За тэгэл бүр химжээ хязгааргүй алт эрдэнэстэй болдог. Үнэхээр сайхан амьдардаг. Өхүйд нь ганцхан сүнсийг авна гэсэн бусад бүх юмыг өгье гэсэн. За тэрийн дараа юу болдог вэ гэдэг нь нууц. Дараагийн үйл явдал бол нууц.
Гётегийн бичсэн Фауст гэдэг зохиолыг уншаад үзээрэй. Их сонирхолтой. Яг агуулгын жоохон хүндэлтэй. За бузар сүнс одоо ч яг ингэж ажиллаж байгаа. Энэ ертөнцийн зүйлийг бүгдийг нь чамд өгье. Чи миний үгийг л сонсчих. Өөхөх үедээ ганцхан сүнсэл надад даатгаад өгөө. Сүнсэл миний гарт өгөө. За энэ сүнсийг булааж авах нь диаволын цорын ганц зорилго. Тийм учраас Сургаал үгс 23-ын 3 дээр амтд хоолыг нь бүх ус ард нь зал байхгүй. Энэ дэлхийн ертөнцийн эд баялаг бол диаволын засцсан байгаа хоолны ширээ. Тэрэнд хууртагдаж тэр хоолны ширээний ард зуух юм бол тэр хүн мөнхийн мөнхөд хаягдана. Тийм учраас дуудлал 49:6 дээр эд хөрөнгөндөө тэд итгэж элбэг баялгаараа тэд сайрахдаг юм аа. Тийм учраас энэ ертөнцийн эд баялгаараа сайрахж байгаа хүн хэнийг ч аварч чадахгүй. Мөн Йов 21:7 дээр ягаад гин буруутнууд амьдэрсаар өндөр наслан эрх мэдлэн нэмэгдэж байна вэ? Ягаад гин буруутнууд сайхан амьдраад байгаа юм бэ? Гин буруутай хүмүүс сайхан амьдарч байгаа тохиолдол олон байна шүү дээ энэ дэлхийн ертөнцийн. Урт насалж байна, хүүхдээ хүртэл зовлон зүдгүүргүй өгч байна. Гэхдээ сайхан амьдарч агаад яг эцсийн мөчөд өхөсцийн орон руу ордог. Өхөнгүүдээ шууд там руу орно. Сургаалт үгс 21:4-ыг харуул. Ихэмсэг харц бардам зүрх нь буруутын дэнлүү бөгөөд нүгэл ажаа. Номлогч үгс 7:4 ч гэсэн ухаадны зүрх гашуудагсдын оромжинд тэнгийн зүрх зугаацагчийн гэрт. Баян тэмээ зугаацагчийн гэрт очиод зугаацаал дуудуулаад архиугаал байгаа хүн бол тэнэг хүн. Өөрийнх нь сүнс нь өрөвдөлтэй байдалтай байна гэдгийг мэдэхгүй байна. Үхлийн талаар бодохгүй байна гэсэн. Ягаад ухаантай хүн гашуудагсдын оромжинд очдөг юм бэ? Гашуудагсдын оромжинд очих юм бол гэр бүлийнх нь нас орсон хүний хойноос гашуудаад уйлж байгаа өгсөн хүний талаар бодно, үхлийн талаар эргэцүүлнэ. Тэр аврагдсан хүн гашуудагсдын оромж руу очих юм бол үхлийн талаар боддог. Аврагдаг хүн ч гэсэн хизээний өдрөө өөрийгөө өхнө гэдгээ боддог. За тэгээд өгч байгаа хүмүүсийг хараад би ч гэсэн мөнх амьтаа болох юмсан гэж хүсэн тэмүүлдэг. Тийм учраас энэ дэлхийн ертөнцийн баян хүмүүс, нөлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүс тэр бол хинч биш, юу ч биш. Ямар ч хэрэг байхгүй. Бурхан гинт бодох юм бол яваа л өгнө. Маш олон алдартай хүмүүс явсан. Тэр хүн явнаа. Явах бол асуудал биш, өгөх бол асуудал биш. Тэрний дараах нь асуудал. Хүмүүс бүгд л явна. За ингээ ярьжсэн чинь нэлээд цаг өнгөрчихсөн мэн одоо болиё доо. Уул нь хэлэх юм олон л байна. Зарим хүмүүс ямар удаа ордог юм бэ гэж байгаа. Тийм учраас дуусгах гэж байна. За өдөр мөнхөг баян байхаа болцгоё. Мөнхөг баян шиг байхгүй бай. Энд чинь битгэн мөнгө олоо гэсэн үг биш. Тохируулж олоод хэрэглэх хэрэгтэй. Итгэж бид хүн хийх юм олон байна. Тийм учраас хичээл зүтгэлтэй байж, шударга байж, бурхны алдрын төлөө амьдрах хэрэгтэй. Залбирцгаая. Өршөөнгүй бидний бурхан амин. Энэ дэлхийн ертөнцийн олон хүмүүсийн дундаас бид нэрийг онцгойлон тусгаарлаж аварж өгсөн нэгүсэлтэнд талархаж байна. Бид мөнхийн ам. Бурхны усад орох сүр жавхлантай найдварыг өгсөн талархаж байна.
Одоо эзний мөнхийн ам найдварыг авсан бид бүхэн газар дээр амьдарч явах хугацаанд дахин энэ ертөнцийн зүйлсэд сэтгэлээ булаалгахгүй байж, махбодынхоо дагуу амьдрахгүй байж, зөвхөн Бурханы хүсэл алдрын төлөө амьдарч чадахад та туслаарай. Тун удахгүй ирэх эзэн таныхаа өмнө зогсох үед ичих зүйлгүй, зэмлүүлэх зүйлгүй таны алдрын өмнө зогсож чадахад та удирдаарай. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.